гишүүн та минь хүрээд ирвүү бас. Явдал учир юу? Ямар нүрээрээ ирэв? За сайн байна уу юм ээ? Сайхан цэж гин үү та? Сайн байна уу? За би энэ тойрогоос нэр дэвшиж байгаа мөх солго гэдэг хүн байна уу? За. Тий. За би одоо ингээд танаа тойрогоос гарах юм бол халамж нэмнэ. Тэтгэврийн зээлийг тэглэнэ. Та тэгээд наваа сонгоорой. За та тэтгэврийн зээлтэй юу? Имэнч одоо зээлгүй дээ. Харин энийг тэтгэмж нэмэгчүүл гүй мөн амьдрал нэмэртэй юм да. За тэгээ тэтгэвэрч нэмээ тэтгэмжч нэмээ. Та наваа сонгоорой. За гэлээ хүн. За. За сайн байна уу та? Сайхан цэж гин үү? Сайн байна уу? За би энэ тойрогоос нэр дэвшиж байгаа мөх солго гэдэг хүн байна уу? За. За эмээ би энэ жил дахин сонгох юм бол юу вэ? Тэтгэвэр тэтгэмжийг 2 дахин нэмнэ. Тэгээд ерөөсө тэтгэврийн зээлийг тэр чигтэн тэглэнэ. Тэгэхээр та энэ жил намайг дахин сонгоорой. Гэ миний хүчин бүр ямар өөрчлөлттэй вэ? Гэхдээ би чинь тамаг тэгээд 4 жилийн өмнө л одоо ингээ яриад явж байгаа чи итгээл сонгосон шүү дээ. Одоо тэгээд чи энэ амлалтуудаа биелүүл үү? Ер нь юм хийв үү? Тий эмээ би 4 жилийн өмнө ярьсан шүү дээ. Тэгээд тэр чинь ерөөсөө ингэсэн юм ээ. Одоо ингээ сайхан энэ 4 жил ингээ сайхан суурийг бэлдээд өглөө. Одоо ерөөсөө би дахин сонгогдлоо. Тэгэл хэрэгжүүлэхэд шууд бэлэг. Тэгэхээр та энэ жил намайг дахин сонгоорой эмээ. За. Та тэгээд миний мө өнгөрдөг мө буурайтай их адилхан юм аа. Тий. За намайг дахин сонгоорой. Би сандаг зүудэн дээрдэг зэрэгтэй хандаг. За би танаа тойрогоос нэр дэвшиж байгаа мөх солго гэдэг хүн байна. За би энэ жил дахин сонгогдох юм бол татварыг бууруулна, цалинг 2 дахин нэмнэ. Тэгээд суралцах таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхээс гадна ажиллах нөхцөлийг ингээд маш сайжруулна. Тэгэхээр та бүхэн намайг дахин сонгоорой. За баярлалаа. Би сандаг зүудэн